Хэрвээ бусад хүмүүсийн үг, үйлдэл нь тантай огт холбоогүй, зөвхөн тухайн хүнтэй холбоотой бол яах вэ? Хүмүүс муухай үг үйлдэл хийхэд бид түүнийг нь хэтэрхий өөр дээрээ тусгаж авдаг. Тэд өглөө эртлэн сэрээд биднийг шархлуулах төлөвлөгөө боловсруулсан мэт. Гэвч хүмүүс үнэндээ өөрсдийнхөө карманаас улбаалж тухайн үг үйлдлийг хийдэг. Бүх хүн өөрсдийн карманы замаар алхаж байгаа. Тийм учраас доромжлуулсан, гутаалгасан мэдрэмж авахаа зогсоо. Та зүгээр л өөрийгөө сайн дураараа өвтгөж байна. Хэрв хийнийгэн бүдүүлэг онцгүй, өөдгүй аашсан гаргаж байвал энэ нь тэр хүмүүс дотооддоо ямар байгааг л харуулж байгаа хэрэг. Тэднийг ойлгох нэгүүлсэнгүй сэтгэлийг зүрхэндээ олох гэж хичээгээрэй. Гэхдээ хамгийн чухал нь битгий өөр дээрээ тусгаж ав. Spiritual багш Садвежигийн албан ёсны эрхтэйгээр Soul Light нь орчуулж дууруулан хүргэв.